Hello everybody. Welcome to our Бүгдээрээ сайн байцгаана уу? Манай даваа гарагийн вебинарт тавтай морил. and if you haven't noticed, I have Өнөөдөр надтай хамт тусгай зочноор Ливгүүдийн гүйцэтгэх захирал Бен Глинский байна. good Өглөөний мэнд намайг урьсанд баярлалаа. no problem. Зүгээрээ Лиза аялж яваа болохоор өнөөдөр хоёулаа нэг бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй ярилцъя. Before I jump right in though, I wanted to remind you guys how important Өнөөдөр бид усчлалт буюу шингэний тэнцвэрийн талаар ярих болно. you follow and that way you get all the most current updates. Электролитийн ач холбогдлын талаар ярилцсан. Guys, if you haven't noticed, we are moving at Мөн шингэн дутагдсан үед ямар ч хинж тэмдгүүд илэрдэг талаар ч хүндэнэ. we're rolling. So today we're going to talk about hydration. Мөн хүмүүсийн хамгийн нийтлэг асууж байгаа асуултууд гээд нэлээд задлж дэлгэрэнгүй ярих болно. Hydration, and we're going to kind of break down some of the things that are going on. What Давс нэмэх гэх мэт сайн мэдэхгүй санаа зовсон асуудлууд хүмүүст их байх шиг байна. supplementing with salt and things of that nature. So we'll talk about that. Бид хоёр хоорондоо ч гэсэн энэ бүтээгдэхүүнийг өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглаж байгаа. Personally, between the two of us, Хэрэглэж ирснээс хойш дасгал хөдөлгөөн, нойр, эсвэл ердийн стрессийн түвшинд ямар нэг өөрчлөлт мэдрэгдсэн эсэх талаар чөлөөтэй хөөрөлдөөд авах боломж гэж харж байна. levels, whatever it might be. Электролитүүд нь өдөр тутамдаа бидний эрүүл мэндэд үнэхээр олон талын эерэг нөлөө үзүүлдэг. And what do you tell people? Like how do you Тэгээд хүмүүс ч бас ихэвчлэн асуудаг л да. Шингэн нөхөх тал дээр ямар нэгэн нэмэлт уух хэрэгтэй юу гэж иймэрхүү асуултууд их ирдэг. like that's kind of a cool thing. За тэгэхээр Бен чи өнөөдөр электролитээ ууснаа уу? How'd you did you take your electrolytes today? Уулгүй яах вэ? Тэгээд чи яг хэлэх гэж байхад хэллээ. Дасгал хөдөлгөөн бас нойр хоёулын дээр нь л би өөрчлөлт мэдэрсэн. Тийм үү? Гайхалтай. Тэгэхээр үүнийг би ууж эхэлсэн. Тэгээд мөн чамаас асуух хэдэн асуулт байна. Тэглгүй яах вэ? Би энэ бүтээгдэхүүнд дуртай. Маш сайн үйлчлэгээтэй. Тэр тусмаа дасгал хөдөлгөөн хийх үед мэдрэгддэг юм. Би ихэвчлэн дасгал хийхээсээ өмнө уудаг. Бас өдрийн турш 1 эсвэл 2 удаа уудаг. Орой унтахынхаа өмнө ч гэсэн уудаг. Хачирхалтай нь би нэг зүйлийг анзаарсан л та. Дараа нь асуух гээд хүлээж байсан юм. Би магний болон factor 4 гэдэг нэмэлтүүдэд орой унтахынхаа өмнө уудаг. Бас тэдгээрийг усаар даруулж ууна. Би ер нь шингэнээ сайн нөхөх дуртай л та. Гэхдээ би шингэн нэмэгдүүлэгчтэй усаар даруулж уухгүй бол шөнө 2 удаа сэрж шээдэг. Харин энэ нэмэлтийг усаар даруулж уух юм бол шөнөжин 50 унтна. Эсвэл ядаж ганцхан удаа сэрдэг. Тийм болохоор би шөнө унтахынхаа өмнө ус уухдаа шингэн нэмэгдүүлэгчийг давхар ууж иж 50 сайхан нойрсдог. So I actually Ягаад гэвэл магний уудаг хүмүүс ч бас яг адилхан зүйл анзаардаг юм. Энэ нь үнэндээ усны нэг хэсгийг бид хадгалж үлдэж байгаатай холбоотой. water do this. I'm curious though, and I recognize that some people watching live Өөр нь осмосын энгийн зарчмаар ус хадгалах үүрэгтэй. Тэгэхээр цус бие идэрхтнүүд дэх электролитийн хэмжээ их байвал ус илүү удаан хадгалагдаж улмаар бие шингэнээ илүү сайн нөхтгөө гэсэн. Энэ бол электролитийн үндсэн үйл явц юм. if you have no intention on exercising whatsoever, throw a negative. Миний бодлоор Ливгүүдийн электролитийн шингэн нэмэгдүүлэгчийг хэрэглэх хамгийн тохиромжтой үе бол дасгал хийхээс өмнө уух юм. Та үнийг өдөрт нэгээс олон удаа хэрэглэж болно. Тэгэхээр гол асуулт бол электролит гэж яг юу вэ? Хариулт нь маш энгийн. Electrolyte hydration amplifier is prior to. Эдгээр нь зүгээр л цахилгаан цэнэгтэй эрдэс бодисууд юм. Голдуу натр, кали, магний гэсэн 3 эрдэс бодис. The answer is very simple, very simple. There's just charged minerals. Хит төвөгтэй зүйл огт биш шүү. Бид үнийг хит хүн дээр авч үзэх хэрэггүй. Simple. So we should not be overcomplicating this. Цэнэгтэй эрдэс гэж юу вэ? Эрдэсийг яаж цэнгэлдэг юм бэ? Right. Эдгээр нь ионууд юм. Эерэг цэнэгтэй гэсэн үг. Энэ бол гол зарчим нь. Жишээ нь натрийн хлорид нь эерэг ба сөрөг цэнэгтэй бөгөөд энэ нь баг зэрэг ойлгоход хүндрэлтэй байж магадгүй. Та химийн хичээлдээ сайн суудаг байсан бол миний хэлж байгааг ойлгоно. Сод өөрөө эерэг цэнэгтэй, кали нь эерэг цэнэгтэй, магний нь мөн адилхан. Тэгээд хлоридтэй хослуулбал бас эерэг цэнэгтэй болох юм. And then when you pair it with chloride, Эдгээр нь зөвхөн дасгал хийдэг хүмүүст зориулсан зүйл биш. but a lot of times they pair up to form. Эдгээр нь хүн бүрт хэрэгтэй. Учир нь эсүүд ингэж л энерги үүсгдэг гэдгийг санаарай. And that's what you get. Бидний биеийн эсүүдийн мембранд магн, калиум уурга байдаг бөгөөд бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Positive charge on it. But anyway, so Манай энэ бүтээгдэхүүн 1000 мг натр, 200 мг кали анхуулж байгаа. every single day people Энэ нь 5-1 харьцаатай гэсэн үг. Энэ нь шинжлэх ухааны үндсэлтэй юм. is actually a membrane potential. Эсүүд 5-1 харьцаагаар натр калийг эсрэг болон эсээс гадаг шахдаг системтэй бөгөөд энэ нь мембраны энэ бололцоог үүсгэдэг. Sodium, we did 200 milligrams. Энэхүү мембран нь булчингийн эсийг идэвхжүүлж агших процессыг эхлүүлдэг юм. Where did that ratio come That's from science. Залуусаа өнөөдөр бидэнтэй нэгдсэнд маш их баярлалаа. Манай YouTube сувагт subscribe дарж хэрэгтэй мэдээлэлээ тогтмол аваарай.
Дараа уулзтлаа түр баяртай. Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй.